За сайн бацхан хүүхдүүд би Монгол Космо технологийн коллежийн газар зүйн багш Одонсрон байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв салхины төрөл гэсэн хичээл байгаа. Хичээлээ анхааралтай үзээд тэмдэглэж яваарай хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийн гол зорилго бол салхины төрөл түүнийг бол талаар мэдэх бол өнөөдрийн хичээлийн гол зорилго байгаа. За яагаад үсний сэнс багш барьсан бэ гэхээр үсний сэнсний энэ хүндийн орчин бол бага даралтын бүс байхгүй хүүхдүүдээ. За тэгэхээр зэрэг үсний даралт нь үсний сэнсний хойдлын хэсгээс буюу агаараас их даралт бүхий газраас бага даралт руу агаар шилжээд буцаад энд байгаа нөгөө сэнсэн хэсгүүд бол их даралтыг үсгээд үсийг бол сэнсдэж салхи гаргадаг байна. За сая бол багш нь үсний сэнсэндээ тайлбарласан тий. Тэгэхээр зэрэг салхи гэж яг юу хэлдэг юм бэ гэхээр агаарын даралтын зөрүүнээс үүссэн даралт ихтэй газраас даралт багатай газар руу чиглэсэн агаарын хэвтэй чиглэлийг хөдөлгөөн байна. Саяны тэр үсний сэнсээр бол үсний сэнсний хоол орчин бол бага даралттай газраа гэдэрсэн тийм үү. Тэгээ нүхтэй хэсгээр нь их даралттай агаараас бага даралттай газар руу агаар ороод буцаад сэнсээр бол дамжаад агаар дамжиж байна гэж утсан. За тэгвэл энэ салхи үүсгэхэд юу нөлөөлд юм бэ? Салхи юу нөлөөлд юм бэ гэхээр даралтын градиентийн хүч, кролисийн хүч, үрэлтийн хүч, төвөөс дутах хүч бол нөлөөлөх нэ. За тэгвэл даралт нь салхийг юугаар хэмжиж юм бэ гэхээр метр секунд, километр цаг, Бофортын шатал буюу Бофортын баал гэж нэрлэдэг. За эдгээр зүйлээр бол нэгжээр бол хэмждэг байна. За салхийг хэмжих баг чинь плюгер анометр гэсэн, анемометр гэсэн хоёр зүйл байна. За анемометр, плюгер бол үндсэндээ салхины чиглэл, за тэгээд хэр хурдтай байгаа, хэр хүчтэй байгаа зэргийг бол хэмждэг байна. За мэдээж салхинд бол хурд, хүч, чиглэл байна. Хэдэн метр секундын хурдтай салхитай 5 метр секундын хүчтэй салхитай гэж хэлдэг нь бол салхины хурдыг үлдээдэг байгаа. За хүчтэй шорон болон цасан шуургатай гэж цагаарын мэдэн дээр гардаг. Тэр нь бол энэ хүчийг илэрхийлдэг байгаа. За аль чиглэлээс салхиж байгаа вэ гэдэг нь бол үндсэндээ салхины бол чиглэлийг хэлж байгаа байх нэ. За түрүүн бол бид нөгөө салхины төрөл гэдээ ярьсан тийм. Салхийг бол ангилдаг байна. Баруун зүгийн салхи, бассаа салхи, туйл орчмын зүүн зүгийн салхи гэдэг ангилдаг байна. За тэгвэл даралтын зөрүүнээс үүссэн агаарын хөндлөн чиглэлийн хөдөлгөөн нөгөө салхи гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг яг нь экваторын орчин бол салхигүй бүс буюу бага даралтын бүс. За энэ бага даралтын бүсэд бол субтропикийн бүсээс бол яг нь их даралттай бүсээс чиглэлээ өөрчилсөн салхиуд ирж байдаг. За энэ чиглэлээ өөрчилж байгаа нь бол түрүүний ярьсан кролисийн хүчний нөлөөгөөр байна. За яагаад гэж юм бэ гэхээр кролисийн хүчний нөлөөгөөр бол салхины чиглэлүүд нь дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хагасд чиглэлээ өөрчлөн салхилж яадаг байна. Тийм учраас дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд яг зүүн хойд зүгийн салхи, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасд зүүн өмнө зүгийн салхи болоод салхилж яадаг байна. За энэ салхийг бол пассат салхи гэж бол нэрлэдэг байна. За дараа их даралтын бүс зүрээс бага даралт бүхий зэрэг өөрөөр салхилж байгаа энэ салхийг бол баруун зүгийн салхи гэж хэлдэг. Яг баруун зүгийн салхи гэж байгаа үг зөв мөн түрүүний ярьсан кролисийн хүчний нөлөөгөөр дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд баруун зүгээс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасд зүүн баруун зүгийн хойд зүгээс салхилж байгаа учраас энэ бол энэ салхийг бол баруун зүгийн салхи гэж бол нэрлэдэг байна. За харин туйл орчмын бүс нутаг бол үндсэндээ бага даралтын бүс тийм үү. За туйл орчмын орчмоос салхилж байгаа энэ салхийг бол туйл орчмын зүүн зүгээс салхи гэж нэрлэдэг байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд бол зүүн хойд зүгээс, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасд бол зүүн өмнө зүгээс салхилж байгаа. Энэ салхийг бол туйл орчмын зүүн зүгээс салхи гэж хэлнэ. За энэ дээр дүгнээд үзэх юм бол пассат салхи гэдэг нь экваторын орчинд буюу субтропикийн их даралтын бүс зүрээс бага даралт бүхий салхигүй бүс зүр бүхий экваторын орчинд руу чиглэж байгаа салхийг бол пассат салхи гэж нэрлэнэ. Харин баруун зүгийн салхи гэдэг нь зэрэг субтропикийн их даралтын бүс зүрээс бага даралт бүхий зэрүүн бүс зүр рүү салхилж байгаа энэ салхийг бол баруун зүгийн салхи гэж хэлнэ. За харин туйл орчмын зүүн зүгийн салхи гэдэг нь их даралт бүхий туйлаас бага даралт бүхий зэрүүн рүү салхилж байгаа энэ салхийг бол туйл орчмын зүүн зүгийн салхи гэж бол нэрлэнэ. За бид нар бол өмнө хичээл дээр ярьжсэн тийм ээ голын ирэг дээр очиход сэрүү татдаг.
Тэгээ уулын арай дээр гарахлаар бас сэрүү татдаг ярьжсэн. За энэ яагаад үүсдэг вэ? Ийм салхи яагаад бий болдог вэ гэдгийг бол дараагийн хэсэг дээр бол тайлбарлах буюу мусан салхины жишээн дээр бол тайлбарлах нэ. За мусан салхи. За энэ дээр энэ тодорхойлолтыг хэлхээс өмнө багш нэг юм үзүүлж байна. За 100 далайн ирэг дээр юм уу голын ирэг дээр очиход сэрүү хүн байдаг. Яагаад вэ? За мөн өвөл уулын арай дээр бол асар бүрт байдаг. Уулаас бол юу ус руу болоод бадаралт устай хэсэг бол чиглэлийн өөрчлөлт салхилж яадаг салхиуд бол байдаг байна. За энэ чиглэлийн удирдлагаас хамааран өөрчлөгддөг салхийг бол муссан салхи гэж бол хэлдэг байна. Энэ нөгөө бид нар 100 голын ирэг дээр очихлоо сэрүүлэх гэдэг нь өвөл уулан дээр асар бүртэн байдаг шалтгаан нь бол үүнтэй бол холбоотой байна. За ингээ муссан салхийг бол тропикийн муссан, сэрүүн өргөн муссан, өвлийн муссан, туйл орчмын муссан гэж бол ангилдаг байна. За тропикийн муссан гэдэг нь дэлхийн хойд ба өмнөд хагас бол харилцан айлтгүй бол харж өгдөг. Яагаад гэвэл дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хагасд их газар болон усны хэмжээ бол харилцан айлтгүй өөр байдаг учраас ингэж харж өөр бол харилцан айлтгүйгээр харж өгдөг байна. За энэ үед нөгөө экваторын орчимд бол үүсэж байгаа салхийг бол тропикийн муссан салхи гэж нэрлэдэг байна. За дараа нь сэрүүн өргөдний муссан салхи. Хойрын газар ба далайн тэнгисийн ус харилцан айлтгүй харж өгдгөөс бол үүсэх агаарын дагалдын зүүрнээс бол энэ сэрүүн өргөдний муссан бол бий болдог байна. За дэлхийн бүрцгийн хойд хагас даваад үзэх юм бол хойрын газрын хэмжээг усны хэмжээ бол бага гэдэг. За энэ нь бол өөрөө энэ сэрүүн өргөдний муссан салхийг үүсгэхэд бол чухал нөлөө бол үзүүлдэг байна. За дараа нь өвлийн муссан. Өвөл их газраас далаа руу чиглэсэн салхи. Яг энэ дээр байгаа шиг их газраас бол өвлийн үйлдвэрт бол далаа руу чиглэлтэй агаарын хөндлөн чиглэлийн хөдөлгөөн явж байдаг байна. За энийг бол өвлийн муссан. Харин тэгвэл 100 далаагаас их газар руу чиглэлтэй салхилж байгаа салхийг бол бас өвлийн муссан гэж бол бас нэрлэж болох нэ. За туйл орчмын муссан. Евразийн их газар түүний хойд хэсэг нь туйл орчмын бүсдүүд удирдлага бол чиглэлээ өөрчилж идэг байна. Яагаад гэх юм бол та нар анзаарах юм бол хүмүүстэй Евразийн их газар бол асар том их газар тийм ээ. За энэ газрын хойд хэсэг бол үндсэндээ туйлын бүсдүүд бол хамаардаг. За энэ дээр бол нөгөө нэг хойд бүсэндээ бол жилийн 365 хоногийн 180 хоногт нь бол гисж идэг. За энэ нь бол өөрөө туйл орчмын муссан салхийг бол бий болох гол нөхцөлийг бүрдүүлдэг байна. За ингээд хүмүүстэй салхины төрлийг бол яадаг вэ? Салхийг бол үндсэнд 3 хэсэг хувааж авч үзээд за энэ салхиуд нь бол экваторын дэлхийн бөмбөрцгийг бол бүхэлд нь харилцан айлтгүй өөр бол чиглэлээр бол хэр хэмжээний хурдтайгаар хэр хэмжээний хүчтэйгээр салхилж байгаа гэдгээс шалтгаалаад харилцан айлтгүй өөр гэдэг байна. За ингээд хүмүүстэй хичээлийнхаа тэмдэглэлийг дэвтэртээ тэмдэглэж аваад гэрээ даалгаврт бол орон нутгийн салхи, пион салхи, бэрийн салхины тухай бол тэмдэглэж аваад за мөн энэ түрүүний нөгөө салхины ангиллыг гаргасан зургийг бол газрын зураг дээр тэмдэглэж ирээрээ.